Сайн байцгаана уу? Оюунлаг оюутан та бүхэнд цахим New-Money картыг шинээр захиалах зааварчилгааг хэрхэн бүрдүүлэх талаар анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн оюутны холбооноос дараах зөвлөмжийг хүргэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн New-Money картыг шинээр захиалахын тулд та бүхэн дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд 1-р иргэний үнэлэхний хуулбар эсвэл түүц машины лавлгаа. 2-р одоо буюу төр оршин суугаа хаягийн тодорхойлтыг хороо эсвэл түүц машинаас авах. Та дотор байранд амьдардаг бол дотор байрны үнэмлэх хэрвээ байхгүй бол оюутны албанаас тодорхойлолт авах. 3-р та картны үндсэн үн болох 3600 төгрөгийг доор байрлах худалдаа хөгжлийн банкны дансанд тушааж төлбөрийн баримт авах. Төлбөрийн баримтны гүйлгэний утган дээр овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичнэ. 4-р мэдүүлэг буюу анкет бөглөх. Та мэдүүлэг буюу анкетаа цахим хэлбэрээр татан бүглэж болох ба анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эко цогцлборт байрлах каноны хэсгээс авах боломжтой. Анкетыг шивэх болон гар бичмэлээр доорх жишээ загварын дагуу бүглэнэ. Хэрв та цахим төлбөрийн картаа хайсан, гээсэн тохиолдолд Dragon төв болон Дүнжин гар худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өөрийн иргэний үнэлэх картын төлбөр болох 3600 төгрөгтэй очин New-Money цахим төлбөрийн картаа дахин захиалах боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн хэрэглэгч та доорх зүйлсийг анхаарна. Оюутан та New-Money картыг жилд 2 удаа гэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй. Төрийн байгууллагаас батлагдсан хэмжээгээр хөнгөлөлтөд зорчих бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлтээр зэрэглэн ашиглаж болно. Гар утасны ард карта хийх эсвэл ямар нэгэн тохиолдлоор картны доторх IC чипийг гэмтээсэн тохиолдолд карт ажиллагаагүй болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Оюутны холбооны хамт олон.